За сайн бацгаана үзэгчдээ энэ 7 хоногийн бие Монгол харьяаны нэвтрүүлгийн дугаар эхлээд та бүхэнд одоо бэлэн болгож байна. За тэгээ энэ дугаарын онцлог маань бас их сонирхолтой юм байгаа. Биднээс гадна одоо байнгын дөрвөн зочдоос гадна бас анхны гүр гэдэг одоо монгол хэлний одоо гадаад оюутнуудтай зориулт монгол хэлийг одоо заадаг тийм анхны бараг 95 оноос шоос одоо үйл ажиллагаа явуулж байгаа тийм сургалт төвөө одоо оюутнууд бас ирсэн байгаамаа. Тэгээд бид нэр одоо энэ удаагийн юун дээр бол нэг сэдв нэг дагуу ярилцахаас илүү бас бибигээс одоо нэг асуух юм асуугаад хариулаад тийм маягаар явъя гэж бодож байгаа. За тэгээд эхний ээлжинд одоо байнгын дөрөв зочид за аюур ахаас агуулад энэ шинэ 7 хоногийн минь дүргийа. За томоогоо шинэ 7 хоногийн минь дүргий. Орой минь. За орой минь. За Стив маань орой минь сайхан харагч байна. За тэгээд манай одоо монгол хэлийг бас зин сэтгэлээс одоо сурыг судлыг тийм хүмүүс байгаамаа. Тэгээд бид нэр нэвтрүүлгийг оролцохоос өмнө бас товчхон ер нь ярилцсан. Өөр одоо төвшин одоо монгол хэлний мэдлэгийн төвшин өөр байгаа учраас үзэгчд маань бас ойлгоорой. Тэгээд өөрөөгөө танилцуулаад одоо тийм ээ эхний ээлжинд одоо манай Жон тий? Яа, Mr. Jogos эхлэе тийм ээ. Өөрөөгөө жоохон танилцуулна үзэгчтэй бас тий. За сайн байцгаана уу? Намайг Joy гэдэг. Би Америкаас ирсэн. Ер нь Нью-Йорк хотоос ирсэн. Одоо 12 онд анх ирээд одоо бараг 3 жил хагас болж байгаа. Би Америк сургуульд хөгжим заадаг. Хөгжмийн багш байна. За мундаг штэ. 2 хагас жилийн дотор аяга мундаг сурсан байна. Хөгжмийн тийм урлагийн талын хүмүүс аяга хурдан сурд юм шиг аа. Манай одоо Стивээс ахуулаад мундаг 2 хагас жилийн дотор бол ямар ч аялаггүй аяга мундаг сурсан байна. Харин нөгөө сайн сонсголын чадвар байвал юу хэл бас сайн сурна. За баярлалаа. За дараагийн хүн маань уучлаарай би та нарын нэрийг чэйлж арай амтсангүй. Би Нав гэдэг. Тэгээд монгол нэр Номико гэдэг. Тэгээд би Жайка сайн ажилтан. Тэгээд одоо хогшин бэрхшээлтэй хүүхдийн багш байна. Тэгээд өмнө 3 сарын эзэн тэгээд 9 сар бодсон байна. Баярлалаа. Японоос ирсэн. Тийм байна. Японоос ирсэн. Жайкад ажиллаж байгаа гэсэн үү те? Зөв. За дараагийн зочин маань. Сайн байцгаана уу? Намайг Жон гэдэг. Би Румынаас ирсэн. Би 34 настай. Монголд 1 жил 2 сар амьдарсан. За. Мундаг. Оюутан байна. Оюутан байна. Та монгол хэлээс гадна өөр бас ямар нэг хичээл үзэж байна уу? Ер нь монгол хэл сурч байна уу? Тийм монгол хэл сурж байна. Ерөөсөө танк монгол хэлд зориулсан байна өөрөөгөө. Сайн байна. За дараагийн зочин маань. Тий. Сайн байцгаана уу? Намайг 은총 гэдэг. Би 12 сард Солонгосоос ирсэн. Би монгол хэлийг 2-7 хоног сурч баярлалаа. Мундаг байна. Мундаг. 2-7 хоног дотор ийм их одоо олон одоо юунуудыг чэйжилсэн бас их хичээж энэ харагдаж байна те. Баярлалаа. За. сайн байцгаана уу? Намайг 혜민 гэдэг. Би Солонгосоос сайн дурын ажил өнгөрсөн 5 сард ирсэн. За баярлалаа. За тэгээд цаг гаргаж ирсэн бас баярлалаа тийм ээ. Тэгээд одоо аюур их ба одоо бас манай одоо залуучуудаас тийм ээ асуух юм юу байна. Тэгээд та хэвтэж ихсэн биднээс одоо асуух бас энэ нэвтрүүлгийг үздэг гэж би сонссон. Тэгээд бас тодорхой хэмжээний асуух юм бас бэлдсэн байх гэж би бодож байна те. За. Нэг дурд та нарт баяр хүргэе. Та нарыг одоо ирээдүй их сайн монгол судлаач эсвэл монголын чиглэлээр ажиллах одоо мэргэжлийн улсууд болно гэж найдаж байгаа. Ер нь харагдаж байгаа л да. Та нар тэгээд Улаанбаатарт Монголд одоо юу үзэж амжсан бэ? Одоо Улаанбаатараас ийш хөдөөнүүдийг явж утсан уу? Одоо өдөхгүй болох гэж байгаа цагаан сарыг анх удаа үзэх юм уу? Үгүй юу? Ойлгосноо? За микрофоныг тайлбарч хариулт Joy үзсэн байгаа. Цагаан сар үзсэн үү тий? За арай удаж байгаа юм байна тийм байна. Цагаан сар бол үзчихсэн. Энэ жил үзэж амжаах
амжихгүй баха. Харин ер нь Улаанбаатартаа л байдаг. Хөдөө гой явжсан нэг 4 жилийн өмнө тэгээд Завхан Архангай аймаг бас явжсан, Уус аймаг бас энэ өнгөрсөн зуунд явжсан. Айгу гой Монголын хөдөө орнуудыг их сайхан байгуу хөтлөө. Ер нь миний амьдрал бүх амьдрал Улаанбаатарт байгаа болохоор Улаанбаатар л тайртай гэж үздэг. Намайг хөөкүн. Цагаан сар. Цагаан сар. Тэ. Энэ цагаан сар та Монголд байх уу? Тийм байгаа. Гэхдээ би анхдаа үзээгүй. Тийм зүгээр жаахан бууз иднэ магадаггүй. Тийм. Тэгээд дээл өмсөж магадаггүй. Энийг шин цаа. Дээл байгаа юм уу тий? Тийм. Дээл байхгүй. Байхгүй. Танай дээл айгуугүй байна те. За. Манай Джонны хувьд одоо бас бараг 2 дахь одоо цагаан сар руу орж байгаа хэрэг тийм. Өнгөрсөн жил цагаан сар Монгол байсан. Манай баг Шингэрбул очсон. Бас манай нэц. Олон боситсэн. За. Та хоёр. Манай хоёр ч одоо сая ирсэн хоёр юм байна. 2-7 хоног өмнө. Би өнгөрсөн 5 сард ирсэн учраас одоо цагаан сар анх удаа энэ бүзэн би нөгөө хэдэн өдрийн өмнө дээр ойгсон учраас би дээр өмсөх санаатай байна. Сайн байна. Гой байна. Тэгээд ер нь одоо томоогоо ихлээд асуудал тавь. Би дараа асуудал тавь. За миний зүгээс нэг асуулт. Монголд ирээд анх ирээд гайхсан юм юу байсан бэ? Бага. Ёо энэ готтал ингээд байвал эндэж гал ингээд хийдэг штэ те. Японд энийг байхгүй. Тэгээд би гахсан. Ягаад би автобус зүгээр суугаад тэгээд зүгээр ингээд хийсэн чинь би гахсан. Тэгээд юу вэ? Мэдэхгүй байсан чинь энэ хамгийн гаж юм байсан. Энэ их сайн сюрприз болсон биз дээ тий. Сайн талын сюрприз шүү дээ энэ. Соёлын шокн гэх юм уу тий. За Стив асуух юм юу байна? Би аны зүйл би нэг юм хэлмээр байна. Би таньяас маш бахархалтай байна. Тэгээд бас би чам маш их баярлалаа хэлмээр байна. Тэгээд яг гэвэл одоо танаар монгол хэл сурдаг. Тэгээд яг бас сайн сурсан. Тэгээд би маш аж жаргалтай байна. Тэгээд миний асуух одоо танаар монгол хэл сурдаг, Монголд ирсэн. Ямар зоригтой тий. Яг баярлалаа. Дараа юу хэмээр байна? Ер нь за нэгдүгээрт би альва улс оронд амьдрах юм бол ер нь тухайн хэл соёл заавал сурах хэрэгтэй. Олон нөгөө монгол хэл сурдаг гадаад хүмүүс энд байгаа тэр бол мэдээж нэгдүгээрт нөгөө тухайн соёлыг хөндлөхгүй тий. Хоёрдугаарт бас энэ хүмүүс бас бэрхшээл тулгарх юм те нөгөө дэлгүүрт яваад тэгээд нэг юм ойлгохгүй бол яана те чумаа ажил дээр нэг юу монгол хүнтэй ярилцах хэрэгтэй тэгээд тэр хүн англи хэлний түвшин доор ч юм уу юу англи хэл мэдгүй бол яана те тэгээд нэгдүгээр тийм байна хоёрдугаар тий цаашдаа монгол уран зохиолын баялаг ч юм уу яруу найраг юу ер нь нөгөө уран зохиол маш сонирхдаг Монголын уран зохиол тэгээд их баялаг хэл байна их олон юм уншмаар байна монгол хэл яг монгол хэл дээр тэгээд тэр зорилгоор бас сурдаг би баярлалаа. Ер нь одоо юу яаж яхад энэс өөр одоо мэдээж их орны хэлээс гадна одоо 2 дахь хэл нөө эсвэл 3 дахь хэл одоо сурж байгаа хэл нь гадаад хэлний хувьд би бүр багасаа Испани, Франц хэл сурсан.
Тэгээд ер нь хятад хэлний мэрэгчлээ. Анхны мэрэгчл хятад хэл байсан. Тэгээд Монгол бол миний энэ дотор ямар олон хэлтэй юм уу? Манай бусад одоо зочдын хувьд ер нь одоо гадаад хэлний хувьд 2 дахь хэл нь одоо сурж байгаа хэл нь 2 дахь хэл байна уу? Эсвэл өөр мэддэг хэлнүүд бас байгаа юу? Ер нь би яагаад энэ асуудлыг асууад байгаа вэ? Ер нь цаанаас юм сонирхол нэг татсан хэл байна уу? Эсвэл ямар ч байсан нэг гадаад хэл сурыг гэсэн зорилгоор нэг энэ хэлийг одоо сурч гинөө гэсэн утгаараа л би асууад байна л да. Тий. Ойлгосноо одоо манай бусад зочид. Тий. Ер нь одоо монгол хэлнээс гадна өөр та ямар хэл сурсан эсвэл сурж байгаа вэ? Гадаад хэл. Монгол хэл бусаад нэг англи хэл баг зэрэг мэднэ тий. Сурсан. Зөв англи хэл одоо нөгөө интернэшнл хэл болсон болохоор баг зэрэг. Тийм шүү дээ. За баярлалаа. Ер нь бол одоо энэ өнөөдрийн ах ярьснаар бол та бүхэн биднээс асуух ёстой байхгүй. Тэгсэн чинь эсрэгээр яваад. Тэглэр одоо та хэдийн хөвд одоо бид дөрвөөс одоо асуух юм юу байна, тийм ээ? Гэхдээ би өөр зөвлөлөх сонсмоор байна. Өөр хүнээс үү? Тий, бүгдээрээ сонсмоор байна. Бохоо. Сайн асуудлыг бас та хэдээс бас сонсмоор байна гинэ. Та хоёроос бас одоо манай энэ дараа монгол хэл сураад дараа юу хиймээр байна? Монгол амдармаар байна, дахиад сурмаар байна, эсвэл гэрээ босоод ирмээр байна. Та би мэдмээр байна. Сүньюч. Ирээдүйн төлөвөө хуваалцахгүй манай хүн уурлах юм байна. Та нар заавал хэлээд. Энэ маш чухал надад. Нумико. Ер нь цаашдаа Монголд амьдрий гэсэн бодлоготой байна уу? Одоо сурсан монгол хэлийг хаана ашиглана гэж бодож байна? Мэдээж Монголд байх хугацаанд бол ашиглана ойлгомжтой. Цаашдаа ер нь ямар хөө бодлоготой байна? Зүгээр ерөнхийд ярихад тийм ээ. Мэдээж нарийн төлөвөө ярьгээгүй. Тий. За би эндээс өмнө цэцэлдэг багш байсан чинь тэгээд Японд айгүй нээлттэй монгол ном байдаг. Тэгээд би бас монголоор сурсан. Тэгээд монгол хэрэг айгүй сони хордог байсан. Тийм учраас монгол Япон хэрэг жахан адилхан байгаа. Би тийшээ ямар бай гэж яг адилхан. Жахан англи хэл өөр шүү дээ, тийм. Гэхдээ магадгүй соронгоос бас адилхан байхаа. Тиймээс би англи хэл айгүй муухай. Гэхдээ айгүй хордон сурсан бодож чадна байсан. Тэгээд Японд буцаад магадгүй энэ нэлтэй энэ яг байдаг монгол ном жахан урсурч хийгээд тэгээд монголд дахиад ирээд тэгээд монгол хүн лос жахан уншмаар байна гэж жахан dream байгаа. За сайн байна. Амжилт хүсье. Амжилт хүсье тий. За манай Жонны хувьд ямар төлөв байна? Жон. Хэрвээ нууч биш бол. Яг. Румын хэл бас монгол хэл адилхан биш. Румын хэл Итали, бас Франц, Испани адилхан. Би Франц хэл сурсан, бас англи хэл сурсан. Харин одоо монгол хэл сурч заахан хэцүү байдаг. Сургуулийн дараа би зарим бизнес or NGO Монголд хиймаар байна. Ерөнхийдөө бол бүгдрээ л мундаг хүмүүс байна. Хэлний авьяастай байна. Тэгээд өөрөөхөө сорчин тийм ээ. Одоо энэ бас хүн болгоны хувьд сурчдаг тийм амархан хэл биш байх гэж би боддог бас. Ялангуяа нөгөө дуудлага бол айгүй бас маш олон одоо юу ашиглаж яаж хоолойны өнгө дууг ашиглаж яаж гарч ирдэг. Тийм одоо бас олон одоо зүүн жилийн тийм юутай хэл байгаа. Энийг бол аюургаа илүү яхаа та бүхний хувьд харин биднээс одоо асуух одоо асуудал байл бас тэрийг бас. Тийм. Та хэдэн жил монгол хэл сурсан хитсэ сэн ярьж ихэлсэн. Энэ асуултыг одоо манай бүгдэнд хаа. За.
Би одоо 2 жилийн агаас өмнө ирсэн Монголд. Тэгээд 1 жил байхдаа Монгол бараг ярьсангүй. Тэгээд би 1 жил агаас өмнө их ирсэн. Гэхдээ жоохон өөр. Тэгээд зарим хүмүүс надад жоохон төсөрсөн. Заримдаа багштай магадгүй их хэдэн хичээл. Гэхдээ яг Монголын дүрэм би жоохон өөрөө сурдаг. Гэхдээ би одоо өрн зохиолын сургууль дээр сурдаг. Гэхдээ дондаа жоохон хэцүү юм сурдаг. Яг шүлэг, магдаар, ерөөл, туйл. Тэгээд хэл маш баян тэгээд жоохон хэцүү байна. За. Томоогийн хувьд. За би Монголд ирээд анх ирснээс хойш 20 жил болсон байгаа, өнгөрсөн байгаа. Тэгээд анх би 96 он гэхэр чинь 21 жилийн өмнө 22 жилийн өмнө ч юм уу. Японы сургуульд, Японы их сургуульд монгол хэл үздэг байсан. Тэгээд тухайн үед түүх судлах гад Монголын хэл үздэг байсан. Монголд ирснээс хойш бол ер нь уран зохиолын талаар Монголын бас Японы уран зохиолыг Японы уран зохиолыг Японд руу орчуулах мэтэр хэлийг одоо юу яаж байгаа юм да. Өнөөдөр хүртэл сураад явж байгаа юм да. Үзэж явж байгаа. Тэгэд бас давхар айгу том ажил хийж байгаа. Зүгийн одоо уржуулж байна. Тий. Одоо зүгийн аж ахуй одоо бас эрхэлж байгаа. Тэгээд маш том хөвнөмөр болж чинь бас экспортын юу гаргалгаа гаргасан хүн тийм. Бүгдийн бүх юм бүх талуудыг хэлэх ёстой тийм ээ. Энэ хүн зөвхөн одоо хэл сурснаар биш тий. Маш олон юм хийж амжуулсан. Ялангуяа одоо хүний нутагт бол хүн хөгжиж чинь гэдэг чинь дангаараа биш. Тэр хавь бас хоёр орны хоорондоо гүүр болж ажиллаж чинь гэсэн. Ер нь бид нэр та нар ч гэсэн ялгаа байхгүй. За аюургагийн хувьд бол бид бүгднийг энэ хорвоод мэдлээг үед намайг хөгсөн гэж боддог. Монголд ирсэн. Бараг л тий. Бараг чулуудсан. Чулуудсан биш ээ. Би Москвад олон улсын харилцааны сургууль төгссөн. Тэгээд оюутны байранд Монгол оюутнуудтай зориуд хамт амьдарч байсан. Тэгээд Оросод нэг юу байсан? Барилгын отряд, оюутнуудын барилгын отряд. Казахстан явчихдээ би бас монгол оюутнуудтай хамт явсан. Тэгээд жилийн дараа өөрөөр хэлэх юм бол монгол хэлж сурч эхэлснээс хойш жилийн дараа жоохон ярьдаг болсон. Тэгээд Москвад сургуулиуд төгсөөд бас юунд ажиллаж байсан. Хардалайт Джон одоо мэдчихэж байгаа Артек пионерын зуслан байдаг. Артек одоо Кремт байгаа. Тэгээд тэнд бас 3 жил монгол хүүхдүүдтэй багш орчуулагчаар ажиллаж байсан. Хүүхдүүд бол одоо айгүй шууд ярьж байгаа энэ багш одоо ойлгож байна уугүй гэж юус анзаарахгүй. Тэгээд хүссэн ч хүсээгүй бас тэрийг одоо тэдний яриаг ойлгох хэрэгтэй байсан. Тэгээд Артект ажиллаа дараа Монголд ирээд энэ чи Эрдэнэтэд ажиллаж байсан, Улаанбаатарт ажиллаж байсан. Монгол аваатай болсон, Монгол эрх нэртэй болсон. 2 хүүхэд байгаа. Тэгээд одоо гівэд одоо монголоос орос монгол хэлний төл бичих зохиогод 15 удаа хэвлүүлсэн. Монголын тухай нэвтрэх төл энциклопеди одоо бас хийж байгаа. Тиймэрхүү байна. Монгол хэлнээс ном орчуулж байгаа, орос хэлнээс бас ном орчуулж байгаа. Тийм л байна. Би нэмж хэлэхэд би орос хэл абэж мэдгүй л дээ. Гэхдээ манай хадамаа өөрөө монгол хэлний багш болохоор аюургаага маш сайн мэднэ. Тэгээд аюургаагийн одоо тэр орчуулсан тэр нөгөө тойл шүү дээ, dictionary. Тэр бол одоо бас мундаг. Тэгээ одоо монгол одоо орос хэлний ялангуяа залуучууд бол одоо орос хэлийг аягүй баг мэддэг болоод энэ та. Яг миний одоо ойлгож байгаагаар бол. Тий одоо 40 гаруй насны хүмүүс бүгдээрээ л орос хэлтэй. Бараг хагас орос шахуу тийм сэтгэлээтэй хүмүүс байгаа. Залуучуудаа сүүлийн үед арай нөгөө цаг үеэ дагаад юу байгаа. Тэгэхээр тэр үед ялангуяа энэ цаг үед тэр тойл бол маш их одоо үүрэг одоо биелүүлж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэр яг тэр хэлний одоо юугаа амьд аваа явахын тулд
Яг шинэ залуучууд. Миний хувьд би бол тэгтээ та оныг хэлээгүй шүү дээ. 81 онд ирсэн баха. 81 оны 12 сарын 31-нд яг шинжилгээр Байгальтай. Төрсөн байна. Төрсөн байна. Тэгээд миний хувьд би болохоор 2002 онд ирсэн Монголд. Тэгээ 2002 онд ирээд тэгээд дунд нь 1 жил 2005 онд энтэгт байсан. Бусад хугацаанд бол дандаа Монголд байгаа. Тэгээд тэрнээс хойш ер нь бол би бол нэг монгол хэлийг та бүхэнд шиг одоо тийм яг номороо сурсан хүн биш. Дандаа нөгөө хари яриагаар сурсан хүн. Тод шиг одоо сонссон нэг давтаж хэлдэг. Тийм маягаараа сурсан хүн. Тэгээд тэрнээс хойш амьдрч чинь тэгээд амьдрал байна. Тий. За миний хувьд бол тийм байна. За би надад чухал асууж юм байгаа. Та нар удаан энд амьдардаг байдаг те. So тэгээд дараа нь тэгээд би өөр хотоо ямар газар гоёо жоохон мэдэхгүй. So танах тустай асуумаар байна. Танах хамгийн гоё тэгээд гоё газар гоё хотоо байвал асууж болох. Kumari. Тэрийг яг үнэн хэлгээд би бол ичж байна. Би бол их айлж үзээгөө. Монголын хөдөөгөө үнэхээр өөртөө харамсдаг. Бас тэгтээ үзснэ. Нас өөхөг болоогүй байл үү. Тий. Тэглээрээ миний хувьд бол нэг хитгэн аймаг үзсэн. Одоо 2 3 аймаг үзсэн. Ажлын шаардлагаар одоо манай томоогоо бараг хамгийн их хийсэн хүн баг. Тий. Аюургаа бол мэдээж бас мэдж байгаа. Тэр одоо соёлыг судалж байгаа залуу маань бас нэлээд одоо аялсан байгаа. Тэгээ та гурав энийг нэрээ илүү одоо сайн тайлбар баг. Би бол худлаа хэлсэн болно. Би Номико Япон хүн болохоор сайн ойлгох бах. Манай бид нар одоо японочууд халуун аршаан дуртай унсан. Тэгээд манай бид нар японочууд одоо Японы хаана ямар халуун аршаан байгаа юм бэ? Тэнд очих дуртай байдаг байхгүй юу? Монголоос унсан байдаг, халуун аршаан байдаг. Санал болгоход халуун аршаан дуртай бол халуун усан дуртай бол юуны архангай цэнхэрийн аршааныг явж зүгээр баг. Тий. Ялангуяа Япон хүнд бол солонгосчууд бас дуртай тий. Халуун аршаан тий явж үдсэн дээр гоё газар. Тэгээ байгаль одоо энэ ой модон дотор ингээд халуун аршааны тийм тосгон байгаа. Хитэ амралтын газар байгаа. Аюурга. Би баг бүх нутгаар явсан. Завхан, Өвс, Хинти, Дорнгойф бас их таалагдж байгаа энэ газрууд. Тэгээд миний бас хэдэн удаа явсан Дунд говийн нэг газар байгаа. Тэнд одоо миний сайн найз Римбуч ламын одоо босгох гэж байгаа нэг том сум хийд баригдаж байгаа. Тэгвэл би бол шүтлэгтэй сүсгтэй биш л дээ. Тэрэнд би нэг л юм та нарт сонирхолтой байж магадгүй. Хэрвээ ойлгох юм бол нэг л их сонин юм харсан. Тэнд нэг 5-6 настай мөр байгаа. Неко мөр. Тэгээд тэр мөр чинь бүр жоохон хэдэн сартай байж байхад тэрийг хүмүүс тийш авчирсан. Тэр мөр бол тулинд харахгүй өөрийгөө өөр мөр байхгүй, ерөөс нэг ч мөр байхгүй, нохойнууд байгаа. Тэгээд тэр мөр өөрийгөө нохой гэж боддог. Нохой гэж бодож байгаа. Нохой шиг явж, нохой шиг маах идэж их л сонин мөр байгаа. Тэр ч бас одоо ингэж дасж байгаа шүү дээ. Тэгээд 1-2 жилийн өмнө тэр мөр гавья байгуулсан. Нэг жоохон хүүхэд, нял хүүхэд явж байсан чинь золбин одоо зэрлэг нохой хурж ирээд бас дайрах гэжсэн. Тэр мөр хурж ирээд бүх нохойнуудыг одоо цаашаа явуулсан байхгүй. Ийм одоо сонин юмд байгаа. Ер нь Монголын одоо жишээлх бол морь те та нар мэдж байгаа адуу те. Тэр бас миний бодоход бас бусад газрын амьтнуудыг бодвол бас илүү их ухаантай байгаа юм шиг байна. Тэрнээс гадна та нар тайх гэж мэднэ те.
тий тах одоо бас эртний одоо юу гэх юм бэ тий. Тэр би бас хустай нэг үндэсний парк байгаа. National Park тийш очижсэн. Тэгээд харвас тэр бас айгүй ухаан юм шиг байна. Тэгээд Монголын экологийн хувьд, байгаль орчны хувьд судлах юм их байгаа гэж би бодож байна. Одоо жишээлбэл Мазалай гэж байгаа мэднэ тий. Мазалай баавга шиг нөгөө говийн баавга тий. Тэрийг одоо хамгаалах бүр сан байгуулагдсан юм шиг байна. Тиймэрхүү байна. Тэгээд Монголын бараг бүх нутгаар явсан. Нилээх юм утсан, оволч явсан, зүүнч явсан. Тэгээд л жуулчдын хувьд одоо Монгол улс их л хэрэгтэй бүх юм үзэх боломжтой улс байна да гэж бодож байна. За. Би одоо Бүгд аймгийн үжилсэнгүү би офс тэгээд ховт үжилсэн баруун аймаг. Тэгээд 108-аг Сүхбаатар, Хэнти, Төв үжилсэн. Тэгээд миний бодлоор одоо баруун аймгийн надад маш их таалагдлаа. Ягаад гэвэл ёс заншил ихтэй. Тэгээд соёл бас ихтэй. Тэгээд энэ миний хамгийн чухал юм. Тэгээд бас одоо баруун аймаг байгаль гайхалтай. Тэгээд би дахиад говь очмоор байна. Магадгүй баруун аймагаас илүү сайн би одоо сайн мэдгүй. Тэгээд бас хөвсгөл аймаг очмоор байна. Гэхдээ миний хамгийн дуртай аймаг одоо баруун аймаг. Та нар энэ бүх нутгаар бүх аймагуд руу явах хэрэгтэй. Тэгэхгүй бол Монгол улс гэж юу байдгийг ойлгохгүй шүү дээ. Тэр тусмаа би бас хэлхээ марцсан. Хөвсгөл нүүр бас үзэх хэрэгтэй л дээ. Хөвсгөл аймаг явах хэрэгтэй. Ер нь бол тэгээд 2-3 жил дараа бараг мундаг гайд болчих юм биш үү? Тэг. Мундаг гайд болоод тэгээд айгуу сайн тэрний хажуугаараа юм үзээд явна тэгээд бас ажиллаад хийж чинь. Ер нь дэлхийн нэртэй хүмүүс ирж жишээлбэл Стивен Сигал тий Америк жүжигчин та нар сайн мэдж байгаа. Монгол авгаатай шүү дээ. Тэгээд нааша олнуудаа ирж гэн. Одоо Орос иргэн болсон шүү дээ. Бас Орос иргэн. Одоо Ричард Гиртэй хамт тоглосон нэмэгтэй чинь хэм билээ? Мэдгүй байна. Жюли Робертс тий бас нааш ирж ийсэн. Аватар киноны жүжигчин бас 2 жил өмнө ирсэн нөгөө эмэгтэй жүжигчин. Румын улс Монголд одоо цирк биелүүлсэн мэдхүү. Цирк. Тэгэхээр үзэх юм маш ихтэй байна л гэж байна. За өөр асуух юм. Ер нь байна уу байхгүй байна уу? Өчигдөр асуулгаад байна уу? Асуусан. Та нар Монгол ямаруу? Монгол ямар санагдаж байна гэж байна тийм ээ. За Стив маш гоё тайлбарлав. Монгол ямар байна? Томас. Монгол үнэхээр гайхалтай. Тэгээд зүрх маш баянтай. Тэгээд би одоо үг байхгүй. Энэ нутаг тэнгэр шиг үнэхээр агуу байна. Тэгээд хосгүй. Энэ нэг үг хосгүй. Хосгүй сайхан. Хасгүй сайхан гэж шүү. Айгу мундаг агуу байна тий. За хамаака. Монгол ямар вэ? Монгол сайхан. Тий одоо юу ах одоо та нар сайхан ирээд би яг бодож байгаа өөрөө одоо Монголд амьдраад нэг удааг байхад одоо янз бүрийн соёлын ялгаа байгаа хэл ойлгохгүй заримдаа хэл ойлгохгүй заримдаа энэ хүмүүсийн бодож байгаа юмыг ойлгохгүй их л бохимддаг байсан үе байсан. Ихтэй тэр асуудал биш одоо нэг сар тэсэх юм бол тэгээд сайхан болчихдээ. Арай болоогүй магадгүй те. Нэг жилийн дараа ч юм уу нэг энэ Монгол ер нь одоо монголчууд юу боддгийм бол яагаад ийм асуудал гарт юм болоо гэсэн юм зөндөө боддог байсан. Гэхдээ нэг жилийн дараа монгол хүнийг сайн ойлгодог болсны дараа бол үнэхээр Монгол бол сайхан. Тийм байсан. Тэгээ байгаль сайхан байна. Би өөрөө нөгөө саний ярианд эргэж авах юм зүгийн чинь болохоор олон ургамал харж явах дуртай
Олон юутай одоо Японд байхгүй, өөр гадаад байхгүй сая Стивен хийсэн хосгүй тийм байгаль байна. Үнэхээр сайхан шүү. Ялангуяа зэрлэг өргөмөл те одоо зориг тариагүй. Танаас байгалаас өргөцсөн те. Олон жимс байгаа. Тийм, олон цэцэг байгаа. Ер нь бол одоо бүгдрээ л харах юм бол одоо Стив маань бас ер нь бол явахгүй санаад байгаа юм шиг байна. Тэгээд бид нэр бол дандаа 10 болон түүнээс дээш 20 жилээс дээш болсон хүмүүс байгаа. Тэгээд ер нь альва хүн ийм урт хугацаанд нэг газар амьдрын тийм ээ өөрөө амьдралаа одоо ингээд бий болгоно гэдэг чинь мэдээж бүх юм сайхан байгаа учраас л байгаа даа. Бидний хувьд бол ер нь бол маш гоё тий. Тэгээд дэлхий дээр хамгийн тохиромжтой газар гэж үзээд амьдарч байгаа шүү. Тий. Хүн угаасаа тэгж сонгодог шүү дээ. Амьдан ч гэсэн одоо тэр өөрөөхөө одоо юугаа үүрэг болохоор хамгийн аюулгүй, хамгийн сайхан, хамгийн таатай тэр орчинд яг нөгөө хийдэг бүдээдэг болохоор бас хүн ч гэсэн тийм ээ ялгаа байхгүй. Бидний өөрөө одоо маш сайхан байна. Ер нь ийм байгаа. Одоо Оросын нэг элчин консул байсан Шишмарев. Тэр Монголд анх ирэхдээ 1861 онд 2 жилийн хугацаанд ирсэн. Тэгээд 46 жил болсон. Солонгосын бас нэг эмч байсан. Тэр бас 1-2 жилийн хугацаанд ирсэн чинь бараг 20 жил болсон. Тэрний хошоо Зайсангийн тэнд байдаг. Тэгээд одоо Монгол улс одоо хүмүүс ямар нэгэн одоо тийм Увидстай тийм хүчээр бас татж байгаа юм шиг байна. Тийм ба. Ер нь бол тэгээд аливаа зүйл цаана яг хоёргаа түрүү ярьсан шүү дээ нөгөө дорноговын талаар цаана яг нарийн үчирэнд бол зарим нь итгэдэг байж болно, итгэдэггүй байж болно. Ер нь бол цаана бол хойд насны юм байж болно. Нөгөө далд ертөнц гэж байгаа шүү дээ тий. Тэрэнд бол заавал бидний амьдрал доторгоо хэмжээгээр нөлөөлдөг. Тэгэхээр хүн тэрийг өөрөө бас амьдралаа өдөртүүлдэг баха өөрөө амьдрал гэх юм ээ доторгоо хэмжээгээр хүссэн хүмүүсээ. Тийм л байна. Ер нь та хэд бол одоо цаашдаа Монгол хэлийг миний бодлоор бол одоо манай одоо Жов бол сурсан байна тийм ээ. Ер нь бол одоо тэгээд та дөрүлээ бас одоо Жон бас маш сайн болсон байна. Ер нь бол манай хин бусгүй бол маш сайн одоо 5 сард ирсэн гэдэг чинь одоо бараг жилж болоогүй юм шүү дээ тий. Айгуу сайн ярьж байна. Тэгэхээр энэ бараг жилийн дараа бол мундаг болчих юм байна. Багш нар бас сайн байна. Тий, танаа багш нар бас айгуу сайн бэлтэж байгаа юм байна. Тий, би бас сая уулзсан. Тэгээд энэ бол ганц хэл биш. Та бас одоо та бүхэн бол давхар соёлыг одоо сурч ин, мэдэрч ин тийм ээ. Би бас сая сургуулийн танилцуулгатай танилцсан л та танаа сургуулийн анхны гүр гэдэг одоо сургуулийн танилцуулгатай тэгэлэр зөвхөн одоо хэлний А Б биш тийм ээ. Тэрнээс гадна бас бүхэл одоо соёлыг бас аль болохоор багтаая, аль болохоор баг багаараа тэрийг бас та бүхэндээ заая гэсэн тийм зорилгаараа ер нь үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгэхээр энэ бол маш мундаг та бүхний сонголт бас энэ аргаараа хэлж байгаа нь хамгийн гой сонголт байхгүй юу? Зүгээр нэг хүнд ирээд одоо манай заа хэллээ шүү дээ. Зүгээр нэг бизнес хийгээд 2-3 жилийн дараа явцдаг гэдэг ч юм уу эсвэл Монголд байгаа ч гэсэн одоо 10 хэдэн жил болсон мөрдлөөс монгол хэлний А Б мэдгүй хүмүүс байна. Тэр хүмүүсээс заримдаа би асуудаг та нар яагаас сурахгүй байна. Тэгэхээр өө надад шаардлага байхгүй, надад орчуулагч байгаа ч үү. Тим тайлбар тавьдаг. Гэхдээ энэ бол яг хаа тухайн хүний сонголт байж болно л да. Тухайн хүний бас буруудаж болохгүй эсвэл одоо Монголд сэтгэлгүй гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ ер нь бол маш олон зүйлээс тэр хүн хоцордог баг. Тэр Монголд байгаа мөрдлөөс Монголыг зүү хөвөө мэдэрч чадахгүй, Монголыг зүү хөвөө одоо сайхан одоо нөгөө таатай өөрөө тэр бүх сайхныг одоо өөртөө шингээж авч чадахгүй. Тэр гой зүйлээс одоо нэг ясанда одоо миний бодлоор Диваачнд байгаа мөрдлөөс Диваачангийн нөгөө бүх ашигтай давуу талуудыг өөртөө ашиглаж чадахгүй байна л гэсэн. Би нэг юм асууя. Би нөө ярих болгонд хоол ярьдаг хүн. Монгол хоолноос хамгийн дуртай нь юу вэ? Тэгээд манай таад бас манай зураглаач дохоогод энэ жаа цагд манай одоо яаж ин тэгээд жаа арай богн хариултаараа хариул үз сайн байна.
Энэ бас соёлчтой хоол бас. Тий тэгэлгүй яах вэ? Би бөөзөнд хамгийн их дүртэй. Би ч гэсэн буудсан дуртай. Гэхдээ ер нь л чансан мах. Зүгээр мах. Чансан Монгол мах гоё гэж боддог. Би банштай будаатай сүтэ цай байгаа шүү дээ. Энэ айгуу дуртай. Тэгээд хайдаг байна. Zuivan Hamid. Цовн. Манай Стив гэсэн цовн дуртай юм шиг байна. Цөөн дуртай. Хадууны махтай цөөн. Би хөшөөрөнд дүртэй. За баярлалаа. Маш их баярлалаа. Би бас чансан махан дуртай. За маш их баярлалаа. Тэгээд энэ дугаард та бүхэн бас цаг гаргаж ирсэн. Тэгээд таагаард бас баярлалаа. Тиймээ сайхан энэ одоо нэг төрлийн их гоё юудаа болгочлоо. Тэгээд үзэгчтэй бас баярлалаа. Та бүхэн бас анхаарлаа хандуулаад энэ нэг төрлөختөй бидэнтэй хамт байсанд баярлалаа та бүхэн. Баярлалаа.